Өнөөдөр би та бүхэнтэй хязгаарлагдмал эрх чөлөөний талаар ярилцахыг хүссэн. Ер нь эрх чөлөөтэй хүмүүс бид нар мөн үү? Та нар өнөөдөр эрх чөлөөтэй байгаа юу гэдэг талаар ярилцахыг хүслээ. Тэгээд тэрийг ярихаас өмнө бид нар нэг зүйлийг харуул. Эрх чөлөөгүй хүн гэж ер нь хэн бэ? Эрх чөлөөгүй хүн. 14-өөс 18 насны Монгол улсын шүүхээр ял идэлхэн тогтоогдчихсон. Биеэр тусгаарлагдах шаардлагатай болсон өсвөр насны хүүхдүүд байдаг. Энэ өсвөр насны хүүхдүүдийг бид нэр сургалт хүмүүжлийн тусгай байранд оруулж, хуучнаар бол хүүхдийн хорих ангид явуулдаг. Одоо нэршлиг нь хүүхдийн хорих анги гэж нэрлэхгүйгээр сургалт хүмүүжлийн тусгай байр буюу тусгай эрх зүйн сургууль гэж нэрлэдэг болсон. Энэ сургуулийн талаар өнөөдөр ярилцъя гэж бодсон. Яагаад гэхээр өнөөдөр бидний ярилцж байгаа TEDx одоо хөтөлбөрийн маань үндсэн нэр нуугдмал үнэн гэдэг нэртэй байхыг харсан. Тэгэхээр нуугдмал үнний талаар ярих гэж байгаа бол бид нар тэр болгон яригадаад байдгүй хүмүүсүүдийн жоохон холдож сэрвдэг энэ сэдвийг гаргаж ирж ярилцвал ямар вэ гэж бодлоо. Тэгэхээр хүүхдийн хорих анги гэж хуучин зайсанд байдаг байсан юм байна. Тэгээд тэр газраасаа одоо нүүгээд хотоос нэлээд зайдуу Хонхор гэдэг газарт очиж. Тэр Хонхор гэдэг газарт өмнө бол цэргийн байр зориулалтаар ашигладаг байсан байгууламж байжгаад дараа нь эмэгтэйчүүдийн тусгаарлах байраар ашигладаг газар байт юм байна. Энэ газруудаас нүгээд одоо бол 14-өөс 18 насны өсвөр насны хүүхдүүдийг тусгаарлах байр болсон. Би улсын их хурлын гишүүн болоод нэлээд олон ажлууд санаачилж хийж байгаа. Тэрэнд залуучууд руу чиглэсэн ажлууд дийлэнх нь ордог. Open Parliament гэдэг одоо оюутан залуучуудад төрийн ордны хаал үе таалгыг нээгээд ажиллаж байхад Монгол улсад байгаа хамгийн шилдэг оюутнууд шалгараад 100 оюутан тэнд төрийн ордон дотор анх удаа орж үзвэ. Манай улс ер нь жоохон хаагдмал талтай. Ялангуяа төрийн үйл ажиллагаанаас оюутан залуучууд болон хүүхдүүд ч гэсэн их хол байдаг. Бид бүхэн улсын хурлын гишүүн гэхээр юу хийдэг гэдгийг ойлгодог. За ингэж яагаад нэг хүүхэдтэй ярьж үзлээ. Оюутантай. Тэгэхэд тэр оюутан надад нэг сэтгэлдээ хэллээ л дээ. Манай ах ингээд ял идлээд явж байгаа маа. Тэгээ би ахаасаа хичдэг. Яагаад гэвэл миний ахыг ял идэлдэг гэдгийг манай найз залуу мэдүүл яах вэ? Би тэрнээс болж маш хичдэг гэж ярьсан. Надад тэр асар их сэтгэл төрүүлсэн л дээ. Ер нь бид нар Монгол улсад ял идэлж байгаа хүмүүсээс ямар байдлаар тэр хүмүүсийг гарч ирэхэд манай нийгэм яаж хөтөж авдаг бол нөгөөтэйгүр өсвөр насны хүүхдүүд ял идэхтэй ямар байр байдалтай тэнд байдаг бол гэж надад бодогдсон. Ингээд би зөвлөгтөйгөө хамт сургалт хүмүүжлийн тусгай байр руу очих хүсэлтэд албан бичгээ өгөөд очлоо. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ухтаж аваад тухайн байгууллагын үйл ажиллагаатай намайг танилцууллаа. Ерөнхийдөө бол нөхцөл байдал сансныг бодоход тэр албан хаагч нар хүнд нөхцөлд ч гэсэн маш их хичээж ажилт юм байна гэдэг харагдлаа. Яалтчгүй яалтан гэж нэрлэгдэж байгаа ч гэсэн тэнд бол хүүхдүүд байд юм байна. Тэр хүүхдүүдийн тухай онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлага байд юм байна. Барилга байгууламжийн тухайд ороод харахад бол хуучны социализмын үеийг шууд санагдуулсан байгууламжтай. Албан хаагч нар нь бол чадлынхаа хэрээр ачилж тордулж авч явд юм байна. За ингээд байгууламжуудтай танилцаад өрөө тасалгаагаар орвоо. Тэнд хүүхдүүд жижигхэн өрөөнд 5 зургуулаа өндөр давхар орон дээр унтдаг. Бүтэн камерчуулттай. Тэнд орсон хүүхдүүд 24 цагаар ердөөсөө ганцаараа байх ямар ч үйл хөдлөл хийх боломжгүйгээр хараа хяналтын донд байд юм байна. Ингээд хүүхдүүдийн талаар ярьж байхдаа би энд ер нь нэг өдөр яаж өнгөрдөг вэ гэж асуулаа. Энгийн ялтнаас ялгаатай нь бол энгийн ялтангууд бол хөдөлмөр эрхэлдэг, ажил хийдэг. Тэнд байгаа хүүхдүүд бол сурж хүмүүжих үндсэн үүрэгтэй. Сурж хүмүүжнэ гэдэг нь юу вэ гэхээр өглөө босоод яг л та бүхэнтэй адилхан ерөнхий боловсролын сургууль буюу ангийн хичээлд ордог. Өөрийнхөө насны, өөрийнхөө төвшингийн хичээлүүдэд хуваагдаад ордог. Ингээд өдрийн цайндаа орсныхоо дараагаар болохоор төрийн бас байгууллагуудын тусламжтайгаар хэрэгждэг ийм мэрэгчлэлтэн бэлтгэх сургалтуудад хамрагддаг юм байна. Тэр нь бол гагнуурчин, үсчин, нарийн бовчин гэх зэрэг ийм мэрэгчлэлүүдэд сурдаг. Ингээ харахаар манай хүмүүжигч нар маань бол бүтэн өдрийг одоо тэр хорих өрөөндөө өнгөрөөхөөс илүүтэй завгүй байдлаар өнгөрөөж. Тэгэд энэ маань бол хүүхдийн сэтгэл зүйд маш чухал.
Яагаад вэ гэдээ төсөөлөд үзэхээр та бүхэн эрхчлөлөөгөө асуулчихсан хүний талаар өнөөдөр бид нар ярьж байгаа. Ингээд хүүхдүүдийн талаар асууж явахдаа би үнэхээр тэсэлгүй ямар хэрэгээс хүүхдүүд байдсан бол гэд асуусан. Тэндээс асууж яхад үе тэнгийн дээрлэхэлд хоорондоо зодон зохион болсон, гимтсэн, бэртсэн, хүн гимтээсэн ч юм уу. За тэгээд хулгай дээрмийн хэрэгтэй хүүхдүүд байна. Мөн бэлгийн хүчирхийлэл бас байна. Донтолт сүүлийн үед нэмэгдэж байна. Ийм хэрэгүүдээр ихэвчлэн хүүхдүүд бол тусгаарлагдчихж байгаа юм байна. Ингээд сонсоод явхад надад яалтчгүй л эмээх мэдрэмж төрж илээ. Ямар хүмүүс байгаа юм бол тоо үнэхээр л хүнд ноцтой л үйлдэлүүд байгаа юм болоо да гэж бодогдоод яахын ирэхгүй тэр хүмүүстэй уулзахаас яах вүлээ гэж надад бодогдож эхэлсэн. Ингэж бодож байгаад хүүхдүүдтэй уулзах яг мөчирсэн. Тухайн өдөр нэлээд сэрүүн салхитай өдөр байсан. Хүүхдүүдтэй уулзах юм чинь гэж бодоод амтнууд авч очиод байжсэн. Анги танхимууд бол хуваагдаж ордог. Зарим анги нь арай болцооны том, ихэнх ангиуд нь маш жижиг зайд бол хичээлдэм байлээ. Миний хамгийн ихэнд орсон анги бол хамгийн том, олон хүүхэдтэй анги нь байлаа. Ангийн хаалга хойтлосоо урд талд нь багш хичээл заагаад байж байна. Багш монгол хэлний хичээл зааж байгаа болтой урд тайлбарлаад зогсож илээ. Миний өмнө авсан мэдрэмжээр бол их л хүнд эвгүй хүмүүс байгаа болоо да гэсэн мэдрэмж байхад хаалга онгоогоод нэгттэл сурагчийн ширээн дээр бүгд үсээ усуулчихсан ийм хүүхдүүд байсан. Би хараад үнэхээр цочирдоод хэсэг хугацаанд юу ч ярьж чадаагүй. Яагаад вэ гэхээр юу миний төсөөлж исэн айж имэж исэн хүмүүс биш. Тэнд хүүхдүүд байсан. 14, 15 настай жоохон хүүхдүүд байсан. Тэд нар олон хүмүүс ороод ирсэн чинь гайхаад над руу харж байгаа мэдрэмж нь ингээд сониучрсан. Дээрээс нь ямар юм болж байгаа юм бол гэд яг л хүүхэд яаж сониучрах гардаг яг тийм харцаар харсан. Эндээс ингээ харахаар нэрэл бид нар чинь хүүхэдтэй ажиллаж байгаа юм байна шүү дээ. Энэ тусгаарлах байранд хүүхдүүд байгаа юм байна шүү дээ гэдэг мэдрэмжийг авсан. Тэр хүүхдүүдийн толгой тарих, тэр хүүхдүүдийн оюун санаанд юу бодогдож байгаа бол гэж надад бол асар ихээр бодогдсон. Зарим хүүхдүүд 1 жилийн хоригтой, зарим нь 3 гэд ингээд өөр олон жилийн ялгаатай байсан. Тэгээд хүүхдүүдтэй хамт хэсэгхэн хугацаанд байх үеүдээсээ бодож байгаад энэ ангид сэтгэл зүйч гэж хүн ажиллаж байгаа. Тэр сэтгэл зүйч гэдэг хүнтэй уулзаж үзье гэж бодсон. Сэтгэл зүйчтэй уулзаад үзлээ. Тэндээс нэрээ найлын мэдээллүүдийг авч сонслоо. Тэгэхэд сэтгэл зүйч ингэж хэлж байна. Хамгийн анхны өдөр ирэхдээ хүүхдэд хамгийн хэцүү байдаг. Шинэ орчинд очиж байна. Орчин гэхэд хэцүү. Тусгаарлалтанд очиж байна. Энэ өөрөө хүнд насанд хүрсэн хүнд ямар хүнд тусах вүлээ. Тэгэхэд хүүхдэд ямар мэдрэмж өгөх вэ? Тэгэхээр эндээс сэтгэл зүйч маань маш их тулж ажиллаж ийж хүүхдийн сэтгэл санааг доктортой болгож өгдөг. Шокны байдлаас нь гаргахад асар их хугацааны ажил орд юм байна. Ингээд хүүхдүүд өөрийнхөө зан төлөв, зан характераас шалтгаалаад дасан зохицоод ирдэг. Дасан зохицсон явц дундаа хүүхдүүд өөрсдийнхөө амьдралыг нээж гаргаж ирд юм байна. Яагаад ийм хэрэг үлдчихв? Яагаад энд ирчихв? Яагаад эрхчлөлөөгөө асуулчихв? Тэгэхэд их дийлэнх тохиолдол нь ар гэрэн боломжгүй. Ар гэрийн анхаарал халамж дутуу. Нөгөө төгөр зарим хүмүүс төр хүүхдүүд төр бол сониуч байдал. Кинон дээр гардаг зүйлийг дуурайж үзэх гэсэн. Бид нэр хамт бүлгэрээ хийж үзэж, сонирхож үзсэн. Ямар байдсан бол гэж бодсон. Ийм байдлаар өсвөр насныхын дэвггүйтэл сахилгагүйтлаас болж орсон. Ийм тохиолдлууд байдаг. Кейсүүдийг сонсоод үзэхээр сонирхолтой. Бас бид нар хууль тогтоогч нарын хувьд ч гэсэн анхаарч үзүүштэй зүйлсүүд их гардаг. Эндээс байж хаад өсвөр насны 2 хүүхэд үерхсэн байна. Үерхэд явж идэл эмэгтэй охиных нь одоо ар гэрн мэдсэн. Тэгээд тэндээ энийг эсэргүүцэж дургуутсан. Хүү эцсийн бүлэгт яасан бэ гэхээр бэлгийн хүчирхийлэгч болж одоо шоронд орсон. Энэ кейс бодтойгоор бас оршин байна. Бид бүхний дунд хууль ямар байдлаар хүнд хэрэгжээд хүнд хэрэгждэггүй вэ гэдэг дээр бодож үзэх зайлшгүй шаардлага байгаагийн илэрлэл нь бас энд байгаа. Ингээд сэтгэл зүйчтэй ярьсан ярианууд дундаас нэг зүйлийг харахад бид нар энэ хүмүүсийг яаж нийгэм буцааж төлөвшүүлж оруулах юм бэ гэж харсан.
Тэнд бид нэр орон зай гэдэг зүйлийн тухай ярих зайлшгүй шаардлага гарч ирж байгаа. Тэнд байгаа хэрэгжиж байгаа хөтөлбөрүүд дундаас хамгийн үр дүнтэй санагдсан зүйл маань надад бол бодит ертөнцөөс тусгаарлагдсан байгаа хүмүүсийг бид нар шинэ ертөнцтэй холбогдох боломжийг нээж байгаа гарц юу вэ? Энэ оюун санааг өөрчлөх боломж. Дээрээс нь хамгийн чухал нь хань болдог. Тэр юу вэ? Энэ бол ном байдаг. Тэнд байхад чиний эргэн тойронд хизээч хамт байгаагүй хүмүүсүүдийн дунд дээрээс нь гадаад ертөнцөөс тусгаарлагдсан байхад чамд тэнд ном л хань бол. Ном л чамд тэнд ертөнцийг үзэх үзэл бүх юмыг нээлттэйгээр оршиж байлгав. Ингээд тэнд хоригдож байгаа одоо хүмүүжигч нар маань ном уншд юм байна. Уншсан номоороо тэмдэглэл хөтлөөд олон ном унших тусмаа тэндээс эрх чөлөөлөө нэг өдөр урагшилт юм байна. Буюу ялныхаа хоногоос багасгах юм байна. Ингэж ирэхээр хүүхдүүд маш их урамтайгаар итгэл үнэмшилтэйгээр олон номнууд уншдаг юм байна. Тэр эрх чөлөө өөрөө маш эмзэг байдаг. Энэ хүүхдүүдтэй хараад үзэхэд нэгхэн шөнийн дэггүйтл, нэгхэн удаагийн буруу алхам, нэгхэн удаагийн уур уцаараа бариагүйгээс болоод эрх чөлөөгөө хязгаарлуулсан байна. Эрх чөлөө өөрөө гарт баригддаггүй. Та бүхэн эрх чөлөө байж хахад бид нар эрх чөлөөтэй гэдгийг мэдэрдэггүй. Энгийн өдрүүдэд хинж анзаардаггүй. Тэгээд хамгийн сонирхолтой зүйл нь эрх чөлөө хамгийн хүчтэй. Хүн болгон эрх чөлөөлөө тэмүүлж идэг, хүн болгон эрх чөлөөтэй байхыг хүсдэг. Эрх чөлөөний төлөө маш олон үйл хэргүүдийг хүмүүс олон жилийн турш, олон үндэстнүүд таг наргүй, тасралтгүй одоо ч гэсэн хийж байгаа. Энэ эрх чөлөөг олж авахын тулд хүн болгон өөрийн гэсэн төлөө тэмүүлэл, тэмцэл байдаг. Эрх чөлөө гэхээр та нарт нэг юм барьцгүй зүйл юм шиг санагдчих магадгүй. Магадгүй та нар ээж аав чинь чамайг хуульч бол гэж яхад чи магадгүй урлагаар явахыг хүсэж магадгүй. Тэрнийхэн төлөө чи тэмцдэг. Тэр чинь чи тэр эрх чөлөөний төлөө тэмцэж байгаа гэсэн. Чиний хүсэл, чиний зориг, өөрийн чинь бодож байгаа зүйлсийнхаа төлөө буюу тэр эрх чөлөөг олж авахын төлөө хүн болгон тэмцэж байдаг. Энэ үйл хэргүүдийг хийх явц дундаа хүмүүс дандаа гайхамшгуудыг бүтээсэн байдаг. Дэлхийн ертөнц гайхамшгаар дүүрдэг. Энэ эрх чөлөөг л олж авахын төлөө байдаг. Та бүхэн бүгдээрээ мэднэ. Инновац, технологи бид нар 10 жилийн төгсөөд ямар мэрэгчлэлтэй болох уу гэд мөнгө олдог болъё, эсвэл хүн болгонд урамд өгдөг нийгмийн зүтгэлтэнгүүд болъё гэд бүх зүйлсүүд ч маань эрх чөлөөтэй холбоотой байдаг. Яагаад гэвэл чиний хүсэл болгоны чинь биелүүлэх ганцхан үнэт зүйл маань бол эрх чөлөө байдаг учраас энэ эрх чөлөөгөө бид нар улс үндэстнүүд цус хайрлахгүйгээр тэмцэж олж авдаг. Яагаад өнөөдөр та бүхэнд энийг чухалчилж ярьж байна вэ гэхээр манай Монгол улс эрх чөлөөт улс. Манай Монгол улс эрх чөлөөтэй. Тэгэхээр манай Монгол улсад байгаа залуучууд бидний хувьд бол асар том орон зай байж байгаа. Магадгүй өсвөр насныхан дандаа өөрийгөө би хин юм бэ? Надад ер нь хаана байх боломж байгаа юм бэ? Монгол улс чинь бүтэхгүй юм биш үү дээ гэдэг бодлоод эргэлзэж л байдаг. Эргэн тойрны чинь найзууд бүгдээрээ гадагшаа явчихъя, бид нар ийшээ байхгүй, Монголд амьдралыг төсөөлөхөд хэцүү гэж бодож иж магадгүй. Гэтэл Монгол улс маань бол эрх чөлөөт улс юм аа. Эрх чөлөөт улс учраас чамд орон зай байна. Орон зай байна гэдэг чинь чамд боломж байна гэсэн үг. Энэ боломжийг дэлхийн хаанаас ч илүүгээр чамд өгөх газар бол Монгол улс. Биднэрт утаатай, нөхөн жорлонтой, ядуу, зарим хүмүүсүүд нь бүдүүлэг, хамт байхад хэцүү. Энэ зүйлсүүд үнэн. Гэхдээ залуу хүнд байдаг нэг зүйл юу вэ гэхээр биднэрт цаг хугацаа байдаг. Цаг хугацаагаар энийг өөрчилж чадна. Манай Монгол улсын тухайд бол бид залуу үндэстэн. 3-ны нийгэмд хэр жигтэй 40-оос доош насны хүмүүс байгаа. Энэ утгаараа биднэрт өөрчлөх боломж нь бий. Өнөөдөр та бүхний өмнө 27 настай хүн улсын их хурлын гишүүн гэд сууж байна. Бид нар бүгдээрээ нэг үеийнхэн. Тэгэхээр та нарт энд боломж байгаа гэдгийг харуулахыг би өнөөдөр хүсэж байгаа. Энд эрх чөлөөнийхөө төлөө тэмцдэг байхын тухай ярихыг хүсэж байгаа. Яалтчгүй бид нар ингэж ярихаар залуучуудыг оролцоогүй байна, залуучууд чимээгүй байна, хаана байна гэж ярьдаг. Миний бодлоор бол би тэрнтэй санал нийлдэггүй. Энд сууж байгаа хүн болгон харж идэг. Юм ярьдаггүй ч гэсэн анзаарч идэг. Манай үеийнхний онцлог нь тэр. Бид нар Facebook дээр одоо могоо ширлээд баяжаараа гэдэг юмны доор та нар ямар тэнийг юм бэ гэж комент бичгүй ч гэсэн тэрийг хараад ядахтаа ширлдэггүй. Тийм үеийнх. Бид нар ямар нэгэн зүйлсүүд дээр буруу юмыг хараад хүнтэй хэрүүл хийж зогсохоосоо илүү за энэ хүнээс ямар ч байсан холдчих доо гэд өөрийнхөө амар хамгаалан 50 байдлыг бодоод холдож чаддаг. Бас үйлдэлээрээ бусдад үлгэрлэхийг хичээдэг ийм үеийнхэн. Тэр маань биднийг итгэхгүй гэж байгаа үг биш.
Бид нар бүгдийг анзаарч байгаа. Бид нар бүгдийг харж байгаа. А дээрээс нь хамгийн гол нь өөрийнхөө үйлдэлээр өөрчилж чадж байгаа. Тэрэнд би итгэдэг. Бас тэрний төлөөлөлж байх гэж боддог. Ингээд харахаар бид бүхэн ямар нэгэн зүйл рүү урагшилж байгаа. Та бүгдийн зам, миний зам, ер нь монголчуудын зам ямар нэгэн дээшээ оргилж л яваа. Энэ дунд Солонгосыг босгосон үеийнхэн гэж байдаг. Тэр нэг өдрийн 14, 16 цаг ажилладаг хүмүүс байдаг байсан. Тэр бол цонх үеийнхэн байсан. Өнөөдөр энд сууж байгаа манай үеийн төлөөл бид нар Монголыг босгосон үеийнхэн байх ёстой. Өөр арга байхгүй. Яагаад өнөөдөр би энийг хэлж ийм гэхээр энэ сонголтгүйгээр бидэнд ирсэн зүйл. Өнөөдөр Монгол улсад олон зүйл өөрчлөгдөхгүй байна гэж бид нар бухимддаг. Өөрчлөх эрх нь биднэрт байгаа. Өөрчлөх эрх чөлөө нь биднэрт байгаа. Тэр эрх чөлөөг олж авах нь та бүхний гарт. Тэр эрх чөлөөг олж авах нь та бүхний хүсэл эрмэлзэл тэмүүлэхээр байгаа шалтгаална. Би өнөөдөр яагаад тусгаарлах байранд байгаа тэр өсвөр насны хүүхдүүдийн талаар ярьсан бэ гэвэл тэр хүүхдүүдийн мөрөөдөөд ч олж чадахгүй эрх чөлөө өнөөдөр яг одоо өртөж байна. Өнөөдөр өөрийгөө өрөвдөөд, өнөөдөр өөрийнхөө жижиг асуудлуудыг том мэтээр сэтгээд өөрийгөө жижигхэн хайрцаг дотор оруулаад байх ямар шаардлага байхгүй. Яагаад гэвэл чамд хэрэгцээтэй бүх юм чинь чиний гарт, чиний юмд байгаа. Хүн хамгийн хүнд байгаа үеэсээ дээшээ босч ирэхдээ хүчтэй байдаг. Би нуулгүй хэлэхэд энэ тусгаарлах байран дээр очиод үзэхдээ би өөрөө илүү их урам зориг авсан. Яагаад вэ гэхээр тэнд байсан хүүхдүүдээс өөрсдийнхөө амьдралыг төсөөлж байгаа. Би алдсан ч гэсэн амьдралаа яаж өөрчилж чадах уу гэж бодож байгаа. Тэр яриануудыг сонсоод үнэхээр их урам авсан. Тэнд гайхалтай хүсэл мөрөөдлөттэй хүмүүс байж гисэн. Тэрийг хараад би өнөөдөр нэрээ нэг төвчрээнд хэдэн цаг байгаа. Эсвэл би өнөөдөр энэ утаанд явж байгаа. Энэ асуудлаа бухимдаад явж байгаа ч гэжтэй гэж бодогдсон. Яг үнэндээ биднэрт асар их нөөц бололцоонуудыг үлдээсэн. Бидний өвөг дээдсээс, бидний Монгол улсад байгаа. Тэгэхээр магадгүй бид нар илүү өөрсөндөө итгэлтэй болоод зоригтойгоор урагшаа тэмүүлээсэй гэж бодож байна. Би та бүхнийг ажиглаж байгаа гэдгийг мэднэ. Чимээгүй мас их байгаа гэж мэднэ. Манай монголчууд тэнийг биш. Манай Монголд ухаантай хүмүүс маш их байгаа. Зүгээр тэр хүмүүсүүд нь нэмэнд оролцохоо болцсон. Тэр хүмүүс нь чимээгүй болцсон. Тэр хүмүүс нь гадагшаа гарцсан байна. А тэрнээс биш манай Монгол улс эрүүл сарвал ухаантай, оюун чадрын боломжтой, мэдлэгтэй, боловсралтай ийм үндэстэн. Тэгэхээр та бүхэн минь өөрсөндөө итгээрэй. Тэгээд чи өнөөдөр чамайг дагаж гарч ирэх хүн байхгүй байсан ч гэсэн чамайг харж идэг, чимээгүй дэмжиж идэг, ингээд ажиглаж байгаа хүмүүс маш их байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байж болно. Тийм учраас зоригтойгоор өөрчлөлтүүдийг хийгээрэй гэж хүсье. Баярлалаа.